За өнгөрсөн жилд манай улс нийтдээ 6,000 гаруй барилга баригджээ. Үүний 70% нь нийслэл хотод сүндэрлсэн байна. Хөрөнгө оруулагч бүхэн хүссэн загвараар бариулах хотын үндсэн төрхүүгөө болох сөрөг талтай. Энэ ч үднээс нийслэл хотод сүндэрлэх барилгын зураг төсөл нийслэл хотын ерөнхий архитекторын шалгуураар ордог гэдгийг хэлж байна. Шилдгээр шалгарсан барилгуудын архитектур орон зайн онцгой шийдлийг үнэлэн шалгаруулжээ. Хотын ерөнхий архитектор гэж хүн манай одоо нутагтарж ерөнхий архитекторын гараар энэ Улаанбаатар хотод баригдаж байгаа бүх барилгууд орж хянагдаж өнгө дизайн хийц архитектур уран барилгын шийдлийнхээ хувьд орж ээж энэ барилга барих зураг төслийн ажил нь бол бэлэн болдог. Тэгэхээр манай ерөнхий төлөвлөгөөний газар бол өндөр хариуцлагатай ийм байгууллага баг хамт олон ажиллаж идэг юм аа. Нэг барилга гэдэг бол маш олон хүмүүсийн хөдөлмөр байдаг. Анх одоо санаачсан ихсээс ахуулаад барилгачин, зохиочин, архитектор, инженер гэдэг тийм болохоор тэр бүх хүмүүсийн тэр багийг нь үнэлэх ийм үнэлэмж байдаг. Энэ удаагийнх ч гэсэн одоо бүх шалгуур үзүүлэлтээр энэ өнөөдрийн 12 барилга шилдэг барилга шалгарлаа. За мөн энд одоо орон нутгаас шалгарч оролцсон байгаа. 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа шилдэг барилга шалгаруулах арга хэмжээнд анхудаа орон нутгийн байгууллам шалгарч байна. Баянгор аймгийн Шин сумын төв төслийн зохицлбор барилгыг мэргэжлийнхэн шилдэг гэж тодорхойлжээ. Сургууль, соёлын төв, гэрэлтүүлэг, хөл бөмбөгийн талбайг дэд бүтцтэй нь хамт шийдсэн гэдгийг онцоллоо. Одоо тэр орчны тогтчлолт, явган хүний зам, машины зам гэх мэтчлэн ер нь иж бүрнээр нь хийгдэж байгаа. Хөлбөмбөгийн талбай байна. Одоо бол аймагт байхгүй шүү тийм хөлбөмбөгийн талбайнууд одоо тэнд бүр стадион шиг юм хийгдэж байгаа. Хөдөөгийн хөгжилд бол одоо асар их одоо хөгжилтөд маш хувь нэмэр болж байгаа гэж бодож. Барилга гадна талаас үзэмжтэй байхаас гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй эко байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг дэлхийн нийтээр тавьдаг болжээ. Монгол улсын барилгын салбарын ч үүнтэй нийцүүлж бүтээн байгуулалтаа хийх ёстой гэдгийг салбарын сайд онцоллоо. Уран төгс сод эрдэнэ сурвалжлаа. Усан могой жилийн шилдэг барилга дидэж тийм хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм таавны